Цаг хугацаа өнгөрөх тусам улс орны хөгжил дэвшлийн гарц нэг нэгээр нэмэгдсээр эрх мэдэл, эд баялаг, улс орны хөгжил дэвшил энэ бүгдийг бүтээгч баялаг нь үзэгч та өөрөө юм. Урагшаа залуусаа. Ихтэй сургуулиуд энд Монгол улсын ирээдүй хөгжлийн төлөөр болсон залуучууд ирээдүйд их орон олон улс дэлхийн давцан дүрслэх чадвартай, эрүүл, ёс суртахуунтай, мэдлэг боловсралтай боловсон хүчин болохын төлөө бэлтгэгдэж байгаа. Эндээс их орныхоо нэрийг дэлхийн дивжээнд хамгаалсан үе үеийн алдар суут тамирчид төрөн гарсан. Тэгвэл өнөөдөр ч гэсэн Монгол их орныхоо нэрийг дэлхийн дивжээнд дуурсгах чин хүслийг сэтгэл зүрхэндээ тээсээр байгаа олон залуучууд амрах завгүй хөс хөчөө урсган хөдөлмөрсөөр байна. Урагшаа залуусаа. Урагшаа залуусаа. Жил дунджаар 2000 гаруй оюутнууд гадаад улс орнууд суралцахад явж байна. Гэхдээ тэдгээр залуус гадны өндөр хөгжилтэй орнуудад чадварлаг боловсон хүчин болон бэлтгэгдэж эх орондоо эргэн ирж хийж бүтээх чин хүсэл эрмэлзлийг сэтгэл зүрхэндээ тээж яваа. Эдгээр залуус бүгд өөрийн хүсэл мөрөөдөл зорилгынхоо дагуу хичээн зүтгэсээр байна. Харин та юу хийж байна? Харин та яг одоо цаг хугацаатай уралдан нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгох хэрэгтэй. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Яг энэ үед урагшаа залуусаа нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ TV10 телевизээс бэлтгэн хүргэж байна. Урагшаа залуусаа нэвтрүүлгийг 7 хоног бүрийн бэмб гарагт. Урагшаа залуусаа. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Урагшаа залуусаа нэвтрүүлгийн маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэглээ ах. Тэгэхээр урагшаа залуусаа нэвтрүүлэг маань яг энэ цаг мөчид үзэгч та бүгдээ Sky Resort Цанын бааз дээрээс хүрэх гэж байна. Тэгэхээр Түгээл ундрах төрийн бас байгууллага Монголын залуучуудын холбоо хамтран 30 хүүхэд 30 төсөл хэмээх төслийг хэрэгжүүлж байгаамаа. Тэгэхээр энэхүү төслийн хүрээнд энэхүү төсөлд хамрагдсан 30 хүүхэдтэй зүг бас бид бүхэн Sky Resort Цанын бааз дээр хүрэлцэн ирсэн байгаа. За тэглээ яах вэ? Тэгэхээр манай хүлээлгийн танхимдаа хүүхдүүд маань бүртгүүлээд тэгээд Sky Resort Цанын бааз руу бол орж ирэх болно. Тэгээ ямар ч байсан өнөөдөр эдгээр хүүхдүүдтэй нэгэн өдрийг урагшаа залуусаа нэвтрүүлгийн багийнхан маань бол хамтдаа өнгөрөөх болно. Тэгээ нэвтрүүлэгтээ хамт байгаараа үзэгчтэй. Every success starts from single tree. Урагшаа залуусаа нэвтрүүлэг маань үзэгч та бүгдээ үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр яг одоо бид Sky Resort Цанын бааз дээр яг одоо чаргаар голгож байна. Тэгээд бас 30 хүүхэд 30 төсөл энэ төсөлд хамрагдж байгаа бас хүүхдүүдийнхээ төлөөлөлтөд бас уулзаад байна. Тэгээд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тань ч энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хүүхдүүдийн маань та бүгдийн хувьд бас яг энэ 30 хүүхэд 30 төсөл энд хамрагдсанаар ер нь хэр өгөөжтэй байна вэ? Ер нь ямар шалгуураар энэ төсөлд хамрагдсан бэ? Эхний хувьд бол зөвхөн бид нэр ангид бүгэлсэн. Тэгээд баг хэмжээний хэсэг бичсэн байгаа. Тэгээд тэрний дараа чи ярьшлага авсан. Баг хэмж 15 минутын. Тэгээд ярьшлага өгснөөр тэгээд тэмцэж орчихсон байгаа. Тэгээд өөр өгөөж нь гэх юм бол бидний хэлний төвшин маш сайн болж байгаа. 2 сараас эхэлж авсан болохоор өмнөх 10 жилийн хүүхдүүдээс арай илүү хэлний төвшөлтэй. Тэгээд бас ярианы чадвар дээр маш сайн болсон байгаа. Тэгэхээр яг Майкл Лорд сургалтын төвд яг хизээнээс эхэлж явж эхэлсэн энэ сургалтанд хамрагдсанаар ер нь ямар байгаа вэ? За энэ сургалтанд биднээс 2 сарын өмнөөс сурч эхэлсэн байгаа. Тэгээд өөр өгөөж нөх юм бол биднээс богино хугацаанд тэгээд бүх талаараа хэлний англиар ярих, унших, тэгээд дадлага ажиллах бүх талаараа зэрэг хөгжиж байгаа. Тэгээд маш богино хугацаанд хурцтай хөгжиж байгаа. Тэгэхээр энд бас яг сургалтанд явж байгаа хүүхдүүдийн маань хувьд өмнө нь бие бинийгээ таньдгүй байсан те. Ер нь хэр нөхрөлж гин, найзалж гин, хэр олон найзтай болоо. Одоогоор бол бүгдээрээ л маш сайхан найзууд байна. Одоо ингээд өнөөдөр гэх юм бол энэ Sky Resort Цанын бааз дээрээ сайхан өдрөө тоглоод өнгөрөөж гин. Тэгээд ер нь өмнө өөр сургуулиудаас шилэгдэж ирсэн шилдэг хүүхдүүд байгаа. Тэгээд бүгдээрээ сайхан найз болж байгаа. Тэгэхээр залуучдын маань хувьд цаашдын зорилго ер нь юу байгаа бол мэдээж яг энэ төсөлд хамрагдаа шилдэг хүүхдүүд бас Америкийн бас топ шилдэг ихтэй сургуулиудад 100% тэтгэлэгтэй суралцах нэрхээ шагнуулж байгаа юм лээ. Тэгэхээр бас залуучдын маань цаашдын зорилго юу вэ? Би бол сэтгэлзүйч олно. Тэгээ Монголд бол маш сайн тийм мэрэгжил байгаа. Тэгээд ер нь хөгжөөгөөч гэсэн би өөрөө хөгжүүлнэ гэсэн тийм сэтгэлзүйч олох тийм зорилготой байгаа. За миний хувьд уул уурхай менежмент мэрэгчлэр явна. Тэгээд Монголдод дэлхийд тийм нэр алдаад зороодсон сайх эдийн засгч болно. Тэгээд ер нь бол мэрэгжил хэл гэдэг бол хүнд хэлэгдэхгүй тий. Тэгээд хэлтэй бол хөлтэй гэдэг. Тэгээд тийм болохоор энэ сургалтын төвийг сонгож авсан да. Тэгэхээр мэдээж
Монголын залуучуудын холбоо, Төгөөлийн ундрах төрийн бас байгууллага. За тэгээд лорд сургалтын төвтэй эдгээр бас одоо ах нар эгч нар нь бас их том боломжийг гэх юм уу. Тэгээд дээрэс нь их сайхан үйлийг хийгээ явж байна л да. Тэгээд бас эдгээр хүмүүс хандаад хэлвэл. Тэгээд ингэж хэлье гэж бодож байна. Миний хувьд болохоор яг залуучуудын маань хувьд яг англи сургалтанд суугаад одоо 2 сар болж байгаа. Тэгэхээр бас яг энэ хүмүүсийнхаа хийж байгаа ажлын үр дүнг харуулад ерөнхийд бид нар бол англиг ингэж сурч байна. Та нартай баярлалаа гэх мэтлээ. Англиар окей. We would like to thank Lord Education Center Tugul Undrach and Social Education. and Sky Start. Thank you very much. Thank you very much. Урагшаа залуусаа нэвтрүүлэг маань үзэгч та бүгдээ үргэлжлэн хүрч байна. Мэдээж агийн цаг мөчид нэвтрүүлэг маань үзэгч та бүгдээ Sky Resort цанын бааз дээрээс хүрч байгаа байлээ. Тэгэхээр бид яг одоо Лорд боловсролын төвийн захирал Батбаяр ахтайгаа уулзсан байна. Тэгээд танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тань ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За. Тэгэхээр бас Лорд боловсролын төв за мөн Төгөөлийн ундрах төрийн бас байгууллага за Монголын залуучуудын холбоо хамтраад бас 30 хүүхэд 30 төсөл хэмээх ажлыг хэрэгжүүлж байгаа. Тэгээд бас хүүхдүүд маань Лорд боловсролын төвд сураад бас англи хэлийг маш гайхалтай эзэмшиж байна л да. Тэгэхээр түрүүн хүүхдүүд маань бас англиар бас мэржлээ төвшүүлсэн байгаа. Тэгээд ямар ч тач энэхүү ажлынхаа талаараас үзэгчтэй байхгүй. За энэхүү ажил маань бас олон жилийн бас мөрөөдөл байсан. Өнгөрсөн жилээс 2013 оноос эхлээд энэхүү хөтөлбөр эхэлж байгаад бид болон манай хамт олон маш их баяртай байгаа. Хөтөлбөрийн маань зорилго болохоор хүүхдүүдийг тэр тусмаа авьяаслаг ерөнхийд сурч боловсруулахыг хүссэн хүүхдүүдийг англи хэлний боловсрол олгоод мөн адилхан хөв хүний хүмүүжил болон тухайн хүүхдүүдэд ирээдүйд бас гэрэлтэй нэгэн тийм мөрөөдлийг нь биелүүлж өгөө гэсэн хүсэлтэй бид нар ажиллаж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд л англи хэлний хичээлүүд бол ерөнхийд өдөртгүй явагдаж байна. Хүмүүжил болон ёс зүйн хүмүүжил хүүхний хүмүүжлийн хичээлүүд нь бол ороод эхэлсэн явж байгаа. За тэгээд бас 10-11-р ангийн хүүхдүүд байна. Тэгээ Яшийн бэлтгэлд нь бас бэлдэх болно. За үргэлжлүүлэн шилдэг оюутнуудаа олон улсын хэмжээнд өрсөлдөхгүй заайлцсан оног одоо аваад олон улсад ерөнхийдөө тэтгэлэгт явах төлөвлөрүүд рүү бас ерөнхийдөө оруулж буй чиглүүлж буй ажлыг явуулах болно. Тэгэхээр одоо 32 хүүхэд бас яг сургалтын төвд сураад за тэгээд 2 сарын хугацаанд бас хичээлсэн байна л да. Тэгэхээр та өөрөө бас багшилсан гэж байгаа. Бас одоо хүүхдүүдтэй багшлаад явж байгаа. Тэгэхээр анх хүүхдүүд маань бас яг ямар төвшингийн хүүхдүүд орж ирэв. Тэгээд бас яг анхан шатны мэдлэгтэй хүүхдүүд байв. Ер нь хүүхдүүдийн маань одоо сурцчих юм уу те? Ер нь хэр хурцтай байна. За ер нь бол ингэсэн Шингэлтэй дүүргээс нийт 90 гаруй бараг ерөнхийдөө 100-аад хүүхдүүдийг шалгаруулад энэ нь болохоор эсээ бичлэг мөн адилхан англи хэлний төвшин тэгээд ярьцлага хэлбэртэйгээр явсан байгаа. Нийт 2 анги буюу 2 төвчний ангиуд явж байгаа. Тэгэхээр анхан шатны мэдлэгтэй нэг хүүхдүүд нэг анги явж байна. Тэгвэл интермедиэт буюу анхнаас дээжлтний мэдлэгтэй хүүхдүүд бас нэг анги болон явж байгаа. Энэ хугацаанд 2014 оны 5 сарын 15 хүртэл нийт англи хэлний 3 төвшин бол үзэх болно. Тэгээ үргэлжлүүлэн IELTS болон digital TOEFL мэдлэгт бол хамруулж явах болно. Хүүхдүүд маань ер нь маш сайн суралцж байгаа. Хичээлийн идэх сайн, эрт сайн. Тэгээд энэ бас үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Та бүхэн харж байгаа. Хичээлийн үед бол манай дээр би бол ер нь зөв хичээд орж байгаа ярианы хичээлүүд мөн өдөртөж авсан багш нар байгаа. Тэгэхээр одоо Лорд сургалтын төв бол мэдээж англи хэл болны сургалтаар одоо ер нь бол толгойлогдсон сайн сургалт гэдгийг бол бас ерөнхийдөө хүмүүс хүлээн зөвшөөрч мэддэг болчих. Тэгэхээр энд бол мэдээж одоо өөрийнхөө мөнгийг төлөөд өөртөө бас одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх одоо үр хөвгтөд хөрөнгө оруулалт хийх одоо тийм одоо зорилготой хүмүүс их суралцж байгаа л та. Тэгээ миний асуух гээд байгаа зүйл юу вэ гэхээр одоо эдгээр хүүхдүүд маань бас тэдгээр хүүхдүүдэд харьцаж сургалтын явцын хувьд юу нь ямар вэ? За ер нь хэд би Монголд ирээд бас хугацаа өнгөрөө 5 жил болж байна. Энэ хугацаанд 3 жил гарсан англи боловсролын төвийг юмд ажиллаудаад эдэлдээд явж байгаа. Монгол хүүхдүүд бол маш авьяаслаг. Тэгсэн одоогийн энэ хүүхдүүд бол нэлээд авьяаслаг тийм ээ. Маш хурдан сурдаг. Тэгээ монгол хүний ухаан чинь бол миний хувьд бол агуу гэж үздэг шүү дээ. Хүүхдүүд маань бол маш сайн эрчимтэй явж байгаа. Хичээлүүд бол нэлээд эрчимтэй өдөрт
Одоо жишээлбэл ингээд орохоос жоохон ирчимжүүлсэн байдалтай. Яг гэвэл 3 төвшнийг бүтэн үзэх ёстой гэсэн анхнаасаа хөтөлбөрт багтсан байгаа. Тэгээ манай төрийн хувьд бол өнгөрсөн хугацаанд IELTS-ийн сургалтанд олон улсын хэмжээнд өрсөлдөхөд 6.5-8 оноор 80-аас 90% амжилттайгаар нийт оюутнууд маань авж байгаагаараа брэнд болж хөгжсөн. Багш нар маань бол бүгдээрээ гадаадд олон улсын хисаабын зэрэгтэй болон IELTS-ийн өндөр оноотой багш нар хичээлүүдийг өдөртөө явуулж байгаа. Оксфордын 2013 оны хөтөлбөрийг бол Монголд хөгжүүлж байна. Урагшаа залуусаа. Өглөөний мэнд. Өглөөний шалгалт туяа сормоо хус нэвтэлхэд өглөөний нараанд хүлээ шивэнмэ мандах наран түүнийг чин сонсоод Эндэрхингээрэл гэгэг бэлгэлнэ өглөөний хүнтар шинэ өдрийн үнийг нэг чин бэлээ шигэн өдрөө ирж хүчээр нүрэн ухнаа өглөөний хүнтар шинэ өдрийн үнийг нэг чин бэлээ шигэн өдрөө ирж хүчээр нүрэн ухнаа шодын жинхи хэрвээ чэсас баа ургах гигэ нартай минлэрээ технико тэнэрийг ширтвээ хүний нарыг тайзыг нэг болно өглөөний хурда аз жаргал хэмнэлийн эзэн билээ амьдрал амжилтын бүдэн тауруу билээ өглөөний хурда аз жаргал амьдралын эзэн билээ амьдрал амжилтын бүдэн тауруу билээ өглөө бүхэн шин өдөр болгон зоглоод амьдрал хэлнэ ажил үе сундарнаа өдөр болгон үрдийн жагал өдөх амьдралын гişэл дарны хатан гэж мэдрэх найс дуух сайхан сэтгэл өглөөний хүнтаа мэдрэх болон өдөр сэтгэлийг авчрах бол урах нарны хурцуу яг урдан дэслэх амьдрал бүр сайхан дурчил бүр эсэгээ садаа ортон муу бүгд өглөөний хүнтаа өөрчилж бүгдийг сэргэх болно өглөөхөн урагсаа хаврын цэхэр яргүй зуны алдаа нартай зодогдоод намын мөнгөн таран түрүү хажуурч өвлийн цасаа хайраар дүрэн гэрэлтдэг өглөөний хүнтаа шинэ өдрийн үдийн нэгчин билээ шинхэн өдрөө ирж хүчээр нүрэн ухнаа өглөөний хүнтаа шинэ өдрийн үдийн нэгчин билээ шинхэн өдрөө ирж хүчээр нүрэн ухнаа өглөөний хүнтаа аз жаргал амьдралын эзэн билээ амьдрал амжилтын бүдэн тауруу билээ өглөөний хүнтаа аз жаргал амьдралын эзэн билээ амьдрал амжилтын бүдэн тауруу билээ амьдрал амжилтын бүдэн тауруу билээ We can speak English. World speak English. Нэвтрүүлэлтээ
хамтаа үзэгч та бүгдээ маш их баярлалаа. Урагшаа залуусаа нэвтрүүлэг маань үзэгч та бүгдээ үргэлжлэн хүрсээр байна. Тэгэхээр бас залуучууд хүүхдүүдтэйгээ хамтдаа бас Sky Resort цанын базад өнгөрүүлж байгаа нэг өдөр үнэхээр гайхалтай сайхан өнгөрч байна. Тэгээд хүүхдүүд маань бас цанаар гулгасан. За өргөжлөлөө Sky Board-оор гулгаж байна. Зам уус татал гэх мэтлэн сонирхолтой хөгжилтэй тоглоомууд бас явагдаж байна. Тэглүү яг. Тэгэхээр мэдээж юуны төрөнд энд бас эдгээр хүүхдүүдийг нэг өдрийг өнгөрөөхөд гүн тусалцаа үзүүлсэн Sky Resort цанын базын хамт олондоо нэгдүгээр баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. За цаашлаад хоёрдугаарт гэвэл за эдгээр хүүхдүүд маань ямар сайхан сэтгэл хангалуун байгааг хараад бас үнэхээр сэтгэл бол өдөж гинөө гэдгийг юу нуух хэрэг юм дээр. Тэглээ яг. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн хоорондоо бас хөрхэн англи хэлээр ярилцаад тоглоом дундаа ч гэсэн англиар бас хоорондоо ярилцаад үнэхээр өөр өгөөчтэй сайхан өдөр болж өнгөрч байна. Тэгээд мэдээж хүүхдүүд маань зөвхөн бас английн сургалт зөвхөн хичээл гэлтгүүгээр бас хүүхний хөгжил талруугаа чиглээд бас сургалтуудыг явуулж байна. За мөн дээрэс нь одоо чөлөөт цагаа бас ингэж үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа нь бас үнэхээр авааштай зүйл юм. Тэгэлгүй яг. Урагшаа залуусаа нэвтрүүлэгтэй байгаа нийт үзэгч та бүхэндээ баярлалаа. Бас өнөөдрийн энэ сайхан өдөртөө хамтаагаа үзэгч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамтаагаар үзэгчтэй. We are young, we can create new world. Тэгэхээр ямар нэгэн байдлаар манай нэг одоо нэг сэтгэлгээ байдаг шүү дээ. Бидний нэг сэтгэлгээ үнэгүй зүйлч гэдэг юм уу те? Эсвэл одоо үнцэнгүй олсон зүйлийг одоо нэг одоо хайчаад ч гэдэг юм уу те? Ийм зүйлүүд. Тэгэхээр манай бүх одоо суралцагчид хүүхдүүд маань бол үнэхээр сэтгэл зүрхээ гарган хичээл зүтгэж болж байгаа биз дээ те? Анхнаасаа бол гэрээ хийсэн байгаа хүүхдүүдтэй. Тэгээд энэ чинь эргээд бас сэтгэлэг төлөвлөлт хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд хүүхдүүдийгээ маш сайн харилцан ярилцаж, ээж аавтай нь ярилцаж, тэгээд багшийн тодорхойлолтойгоор хүүхдүүдээ сонгож авсан ба. Ер нь бол би өөрөө их тийм хүмүүдэг үзэлтэй үнэтэй. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрийг энэ 3 жилийн өмнөөс маш их бодож ирсэн. Тэгээд энэ жил өнгөрсөн жил болчихлоо шүү дээ. Өнгөрсөн жил бас ингээд төгөөд өндрөг муу ярилцсан залуучуудын холбоотой яриад хамтран ажиллахаар болсондоо маш их баяртай байгаа. Аливаа зүйлийг нэг юм гэдэг бол амжилтгүй шүү дээ. Одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр хэлний маань сурвал ерөнхийдөө 3 төвшингээр явагдаж байгаа юм тий. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ төсөл хамрагдсан хүүхдүүд энэ 32 хүүхдүүдийн хувьд бол сургалтын одоо явц төвшин ер нь ямар хөө байгаа бол хичээл зүтгэлтэй суралцж байгаа бол тэгээ дээрэс нь лоор боловсролын төвөөр зөвхөн бас сургалт английн сургалтыг явуулахаас илүүтэйгээр хувь хүний хөгжил тал руу бас илүү анхаарч тэр тал руу бас илүү хөгжүүлж ажиллаж байгаа юм лөө. Тийм гэнэ. Юу яах юм? Англи хэлний үед бол анх орсон төвшнөөс хүүхдүүд маань 3 төвшний англи хэлний мэдлэгийг олно. Мөн адилхан хүүхний хүмүүжил бол энэ хүүхдүүдэд маань ирээдүйд хэн болох вэ? Авьяасаа хэрхэн хөгжүүлэх вэ? Эх орноо хэрхэн хайрлж хамгаалах вэ? Тэгэл маш олон тийм юу сонирхолтой лекцүүд орж байгаа. Түүнээс гадна бас амжилттай яваа хүмүүсээр одоо эрүүл мэндийн шимэгмэ лекцүүдийг оруулж байгаа. Манай төв нь болохоор англи хэлний сургалт олохоос гадна хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага, төслийн удирдлага, маркетингийн удирдлага гэсэн бас хичээлүүдийг мэргэшүүлсэн хичээлүүдийг бас олгож байгаа. Мэргэшүүлсэн дипломтой. Let's have a goal for tomorrow. Тэгэхээр лорд сургалтын төвийн захирал Батбаяр миний хажууд сууж байна л да. Тэгэхээр үргэлжлээд лорд сургалтын төвийн захирал биш зүгээр нэг жирийн нэг иргэн Монгол залуу хүн те Батбаяраас нэг асуулт асуумаар байна л да. Өнөөдөр бас яг залуучуудын хөгжил бас энэ зүйлсийг ямар нүдээр харж байна. За юуны өмнө би өөрийгөө захирал гэж бодох ерөнхийдөө дургүй юм. За хин нэг нь тэгж хэлэхээр бас нэг тийм бидгээ яаж хингийн юм л те. Монголын залуус бол маш авьяаслаг. Одоо би хамгийн сүүлд Монгол ирэхдээ 10 жилийн дараа ирсэн. Тэгэхэд бол маш өөрчлөгдсөн байна. Одоо хүүхд залуус маань их өндөр соёлтой болсон байна. Маш эрдэм мэдлэгтэй, маш их цагийг зарцуулдаг болсон байна. Тэгээ анх ирээд ингээд ерөнхийдөө Монгол Улаанбаатараар алхаж явах нэг ерөнхийдөө гадаад ус байгаа сэтгэл төрж исэн. Хүмүүс нь ч гэсэн маш өндөр соёлтойгоос гадна нээлттэй нийгэм болж хүрсэн юм болов уу гэж би үзэж байна. Тэгэхээр бас ТV 10 сууг урагшаа залуусаа нэвтрүүлэгтээ
бас хамт байгаа Монголын мянган залуучууд байна л да. Эдгээр залуучуудад хандаад бас сайхан гоё урмын өрөө өгөх хэлээ л да. Дэлгүү яг хав тэгээд бас мэдээж яг өөртөө таны дэлгэн одоо бас өндөр хүчлээ орнуудад суралцаад ирж байгаа залуучууд маань байгаа. За тэгээд суралцж байгаа залуучууд бас байгаа хаа. Тэгээд залуучуудын маань хувьд их залуучуудын маань хувьд миний одоо тэгж бодлоо. Яг өндөр хүчлээ орнуудад суралцаад төгсөөд ирэхээр тэндээ зарим үлдчихдэг тал байдаг л да. Яг тэндээ ажиллаад амьдраад тэгэхээр тэдгээр залуучуудаа бас хандаж хэлээ. За юуны өмнө бол ерөөд гадаад суралцж байгаа залуучууд маань ерөөд сайн байна. Олон улсын мэдлэгийг олно гэдэг бол мэдээж хүүхэнд бол маш өндөр хөрөнгө оруулалт тийм ээ. Гэхдээ эргээд Монгол улсдаа ирж юм хийгээд Монгол улсынхаа төлөө ажилласаа гэж би маш их хүсэж байна. Тэгээд бас ерөнхийдөө сүүлийн үед мэдээллийг уншиж байхад Монголын залуус дэлхийн том одоо компаниуд жишээлбэл Google ч юм уу тийм ээ. Том компаниуд бас ажиллаж байна. Тэр бол маш өндөр бахархууштай зүйл. Монголынхаа нэр сүрийг гаргаад явж штэ. Гэхдээ Монголдоо ирээд Монголынхаа төлөө Монголынхаа хойч ирээдүйн төлөө ажиллацгаая. Ингээд тэгж уриалмаар. Би хувьдаа бол их мөрөөдөнтгий хүн маш их зүйлийг мөрөөдөж амьдсан. Яагаад гэвэл хүн өөрийнхөө мөрөөдөлд хариуцлагатай байх бол хамгийн чухал. Тэгэхээр хамгийн сайн сайхныг мөрөөдъя. Эргээгээд хамгийн сайн сайхныг тэр мөрөөдсөн зүйлээ биелүүлэхийн төлөө ажиллацгаая. Яагаад гэвэл мөрөөдөх хүн чинь өөрөөсөө их сайхан энергитэй. Тэгээд ерөнхийдөө хөгжил дэвшил хүн хөгжил дэвшихийг хүсдэг. Тэгэхээр Монголын бүх залуус маш сайхан мөрөөдөлтөө хамгийн гол нь мөрөөдлийнхаа өмнө хариуцлагатай хандаад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө явцгаая л гэж хэлмээр. Тэгэлгүй яг уу тэр сайхан ерөөл бат сайхан орших болтгоо мэдээж өнөөдөр гадаа бас хасах грацийг заасан хүүдэн өдөрч байгаа гэсэн бас залуучуудын маань хүүхдүүдийн маань бас сэтгэл зүрхэнд нь гал ассан сайхан дулаахан өдөр болж байна. Тэгээд бас хүүхдүүдээр буцаад очиж олон сайхан тэмцээн уралдаанууд зохион байгуулна. Мэдээж хамгийн чухал нь өнөөдөр эдгээр хүүхдүүд ба нэг өдөр сайхан скерас орц дээр ирээд салхинд гарч ийн. Энэ хүүхдүүдийн мэдээж одоо өнөөдөр тоглох наргих нь чухал боловч мэдээж хамгийн Монгол оюунлаг залуучууд болох нь чухал. Тэгээд таны бас энэ хийж байгаа үст баярлалаа. За баярлалаа. За тэгээд 32 хүүхдүүд маань амжилтаа төгсөөд тэгээд хойч ирээдүйдээ бас үлгэр дөөрэл болсон хүмүүнлэг иргэд болоосоо гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөн TV10 телевизийнхэнтэй маш баярлж явдаг. Өнгөрсөн хугацаанд маш олон нэвтрүүлгүүдийг мөн адилхан бидэнтэй хамтарч ажиллаж байгаа гэж би бол бүрэн итгэж байгаа. Яг бол 32 хүүхдийн маань төлөө энэхүү бас ингээд нийгэмд ойлгуулах энэ үйл ажиллагааг хариуцсан ажиллаж байгаа TV10 телевизийнхаа хамт олон багт маш их баярлалаа. We are the future of Mongolia. За урагшаа залуусаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна уу. Тэгэхээр өнөөдөр үнэхээр сайхан налгар сайхан өдөр болж байна. Тэгээд Лорд сургалтын төв за тэгээд төгөөлөн өнрөх төрийн бус байгууллагууд бас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг Монголын залуучуудын холбоо бол зүрх сэтгэлээрээ үнэхээр сайхан дэмжиж ажиллаж байгаа юм байна. Тэгээд бас энэ мөчөд Монголын залуучуудын холбооны төлөөлөл болсон бас нэг залуутай уулзсан байна. За тэгээд манай Төвшин жаргал төвшөө маань бас өнөөдөр ямар өдөр болж байна ер нь мэдлчих эхлэв. За өдрийн минь үнэхээр сайхан өдөр байна. Ийм гоё наартай, дулаахан, тэгээд салхинд гарах сайхан байна. Хотынхоо утаанаас багч гисэн олгосон бас баяртай байна. Тэгээд ер нь залуучдын холбоо гэлтгүү залуучууд бол өөрсдөө гоё гоё саналуудыг санаачлагуудыг гаргадаг те. Одоо ингээд манай нэвтрүүлэг үзэж байгаа залуучууд ч гэсэн нэг тим юм хийгээс ингээд боддгол байж таараш те. Тэгээд тэр болгоно одоо бидэнтэй ингээд хамтраа гэж санал болгоод ингээд ирэх юм бол залуучтай холбоо нэгдүгээрт нээлттэй. Тэгээд би энэ хамгийн их нь 30 хүсэл төслийн маань бол энэ төгөөлөн ундрах төрийн байгууллагын залуучууд маань бол санаачилсан. Тэгээ энэ төслийг бол манай бидэнтэй хамтран зохион байгуулъя гэдэг бид энэ саналыг тавиад бид нартэй зохион байгуулалтын бүхий л төвшөнд дэмжиж ингээд явж байгаа. Өнөөдөр хүртэл яваад төслөөс ингээд амжилттай хэрэгжиж байгаад бол үнэхээр баяртай байна. Тэгээ одоо өнөнд сурж байгаа 30 хүүхдээс маань одоо гадаад ихтэй сургууль бас амжилттай суралцах тэр одоо тий үндсэн шаардлага хангах тийм бас залуучууд олон байгаа гэдэгт итгэж байна. Тэгээ бид нар энэ жил бол төслийг одоо Чингэлтэй дүүргийнхаа 30 сурагчийн төвшөнд явуулж байгаа. Хэрэгжлээс бол бүгдээрээ хамтраад улсын хэмжээнд ерөөс энэ төслийг явуулъя. Яагаад болохгүй гэж хэлэх тийм одоо яриаг хийгээд төслийнхаа бас материал баримт чимнуудыг бүрдүүлээд холбогдох хүмүүстэйгээ уулзаад эхэлсэн байгаа. Тэгэхээр яг уг бас сургалтын маань хувьд анх бас санаа бас яаж орж ирв. Тэгээ ер нь одоо Монголын залуучуудын холбоо
аль төвшөнд нь туслаад дэмжиж яваад байна. Тэгээд цаашлаад зөвхөн сургалт хэлгүй Монголын залуучуудын холбоо маш олон ажлуудыг нийгэмдээ залуучууд руугаа хандсан бас үйл ажлуудыг хийж байгаа л да. Тэгээд эндээс зарим нэг нь мэдээд байна. Миний мэдэхгүй зүйлсүүд байвал бас танилцуул л та. Тэгээд ярил л та. За энэ төслийн хувьд бол залуучдын холбоороос зохион байгуулагчаар явж байгаа. Тэгээд яг энэтэй адилхан бас бидэнд ингээд саналаа тавьж байгаа залуучуудтай түрүү хэлсэн. Бид нээлттэй шүү та бүхэн бас ямар төсөл ямар санаачлага байна бидэнтэй яриад уулзаараа гэж хэлэх байна. За тэгээ нөгөө төвөр бол залуучдын холбоо одоо шинэ он эхэлсэн учраас бас 2014 оныхоо ажилд орсон явж байна. Тэгээ одоо ингээд чинь цагаан сар болж байгаа үүнтэй холбогдуулаад одоо үндэсний соёл уламжлалаа дээдлсэн үйл ажиллагаанууд байна. За 2 дугаар сараас мөн хичээл одоо удирдлагын шинжил хэлхтэй холбоотойгоор Эврика, цувралэгт, цагаан уулга манай одоо тогтмол одоо явдаг, жил болгон явдаг ажлууд маань бол бас эхэлж байгаа. Тэглүү яг. Тэгэхээр залуучуудын холбооны бас маш олон ажлууд байдаг. За үүн дээр бол мэдээж арх тий архиталт за тэгээд мэдээж одоо хорт зуршлуудтай тэмцсэн үйл ажиллагаанууд байдаг. За тэгээд дээрэс нь бас ундаг дугуйтай Улаанбаатарыг бий болгох гэх мэтлэн олон ажлуудыг санаачлаа. За тэдгээр ажлуудаас мэдээж тодорхой хэмжээний үр дүн болвол гарч байгаа. Мэдээж шууд бүх Улаанбаатарыг ундаг дугуйтай болгох чинь гэдэг бол нэг өөр ойлголт. За нөгөө талаасаа үүнд урайлан за уг ажлыг эхлүүлнэ гэдэг бол бас нэг том ажил гэх мэтчлээ. За үргэлжлээд бүх хүмүүсийг шууд та нар одоо архиа битгий уу гэдэг зүйлийг Монголын залуучууд нэг дуу хоолойгоор орилоо шууд хийж чадахгүй. За харин нэг дуу хоолойгоор орилж чаднаа гэдэг маань бас ахаад өөр нэг асуудал болж өөрдөг. Энэ мэтчлэн бас олон ажлуудыг хийж байгаа. За үргэлжлээд ажилдаа орлохдоо Монгол залуу хөтөлбөрийн хүрээнд бас засгийн газраа дэмжиж ажилладаг. За тэгээ үүн дээр хөтөлбөрийн биерчээ байгуулад банкын үйл ажиллагаатай байлгадаг ч юм уу. Эдгээр бас олон ажлуудыг мэднэ. Тэгээд эдгээр ажлуудаас гадна шинэлэг ажлууд бас 2014 оны төлөвлөгөөнд яваад бас ам алдуулах гэдэг л. Одоо өнгөрсөн жил бол залуучдын холбоо арх авлага гэсэн хоёр зүйлтэй бол нэлээд хүчтэй тэмцсэн. За энэ жил бол нэмээд одоо мансууруулах бодис хорт одоо зуршаал одоо яг түрүүн өөрөж хэлсэн энэ чиглэлд бас бид нар ажиллахаар байгаа. За мөн бас төрөөс залуучдын талаар бас олон санал одоо олон ажлуудыг эхлүүлж байгаа. Тэр дунд бол орон сууцны хөтөлбөрүүд байгаа. Энэ орон сууцны хөтөлбөрүүдээр бас залуучдын холбоо өөрийн гэсэн байр суурьтай. Тэгээ одоо залуучуудад очиход асуудал ямар байна, юун дээр байна гэдэг талаас нь тийм судалсан. Одоо ч нэг гэр ороолыг орон сууцчлуулах хөтөлбөр гэдэг одоо бидний одоо хотын дунд хамгийн ойрхон боломжтой гэр ороолуудаар шинээр барьж орон сууцнууд ерөөсөө бас залуучуудад зориулсан. Тэгээ үндэсний үйлдвэрлэгч компаниуд өөрсдөө айгүй бага зардлаар чанартай хийж байгаа. Тэр төсөлтийг залуучдын холбоос мөн гар бие оролцож байна одоогийн байдлаар. Тэгээд ер нь ажилтаа, орлоготой, орох оронтой болох залуучуудыгаа тэр болгонд хүрэхэд нь тусаж дэмжих тэр бүх ажлыг л бол хийн. Тэгээ мөн одоо авилга, гарих гэх тэр болгонтойгоо бас тэмцээр л болон залуучуудыгаа энэ бүх ажил дээр бас дэмжээрээ нэгдээрээ тэгээ залуучуудыгаа хүчээр л бид нар явна. За тэгэхээр ямар ч байсан энэ хийж байгаа олон үс ажлуудтай нь өсөөдүүд улам бадран дэвжих болтугай. Тэгээд бас энэ ард тоглоод байж байгаа эдгээр сайхан хүүхдүүд бол мэдээж Монгол улсын ирээдүй бас Монгол улсын ирээдүйн хүүхдүүд өгрөөгөө хандсан ийм сайхан ажлыг бас дэмжиж за хамтран зохион байгуулалтын хэмжээнд ажиллаж яваад баярлалаа. Хоёулаа бас залуучууд дээр очиж хамтдаа тоглоё те. За баярлалаа. We can speak English, world speak English. Урагшаа залуусаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөх болсон байна. Тэгэлгүй яах вэ? Тэгэд мэдээж өнөөдөр үзэгч та бүгдээ бэлтгэн өргөсөн урагшаа залуусаа нэвтрүүлэг маань Түгээл ундрах төрийн бас байгууллага Лорд боловсролын төв за мөн Монголын залуучдын холбоо хамтран зохион байгуулж байгаа 30 хүүхэд 30 төсөл хэмээх энэхүү төсөл там өргөсний хүүхдүүдтэй өнгөрөөсөн өдөр байлаа. Тэгээд мэдээж бас энэхүү төслийг дэмжиж Sky Resort цанын баазын хамт олон бас дэмжиж эдгээр хүүхдүүдийг бас нэг өдөр цанын бааз дээр чөлөөцөөгөө бас зөв болсон зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байгаад нь бас баярлалаа гэж хэлэх зүйтэй болов. Тэгэхээр эдгээр хүүхдүүд маань бас өнөөдөр зүгээр энд тоглоод наадад өнгөрөх биш. Түрүүн бас дурдж хэлсэн байгаа тий. Бас одоо тоглоомнууд англи хэлээр тоглоод хоорондоо бас ярьж байгаа харилцаа нь бас одоо өөрийнхөө сурсан хэмжээнд англи хэлээр харилцдаг ч юм уу тий. Иймэрхүү байдлаас үс харагдж байгаа нэг бүтээлч амралт боллоо гэж би бодлоо л доо. Тэгэлгүй ах уу. Тэгээд мэдээж энд байгаа хүүхдүүд маань ч гэсэн бас сурын мэдээ гэсэн чин хүсэл эрмэлзлийг бас өөртөө дэсэн байна. За тэгээд мэдээж энэ төслийг бас зохион байгуулж байгаа санаачлагч нарын хувьд ч гэсэн бас эдгээр хүүхдүүдэд эргээ цаашдаа бас өндөр бодлого мэдлэг боловсролыг
олгоё гэдэг бас энэ хүслийг бас тээсэн байна л да. Тэгээ хүүхдүүдээс бас ярилцлага аваад байж хахад бас мөрөөдлийн талаар ярьж байна. Тэгэхээр хүн мөрөөдлөө байх хэрэгтэй, мөрөөдлийнхаа төлөө шантралгүй тэмцэх хэрэгтэй гэж ярьж байна л да. Тэгэхээр нөгөө нэг Монгол Улсын ерөнхийлөгч асан Багаандхан титэм үгэн дээр байдаг шиг мөрөөдөл гэдэг зүйл хүн бурхан тэнгэр шуудад зах хязгааргүй огторгон удам дэлийн хайлан нисхийн тулд далавч хайрлсан болвол хүнд тэр зах хязгааргүй огторгон удам дэлийн хайлан нисч хүлгүү гүн тэнгисийн гүнж шумбан орж бас уулсын дээгүүр дүүлэн нисэх тэр боломжийг олох тэр мөрөөдөл гихч зүйлсийг хүн хайрлсан байдгаа гэж ярьдаг. Тэгэхээр хүн мөрөөдөлтөө юу ч мөрөөдөж болно. Гагцгүй тэр хүн мөрөөдлийнхаа төлөө шантралгүйгээ тэмцэх хэрэгтэй. Тэгээд хэдий том зүйл мөрөөдсөн ч гэсэн бас нэг үг гэдэг шүү дээ. Та сарлуу бод, та сарыг онохгүй ч тэнгэрт ялцах олоод тэ нэгийг амнаа гэдэг. Тэгэхээр энд байгаа энэ 32 хүүхдийн яг зүрхэнд энэ мөрөөдөл бас энэ зориг гэдэг зүйлийн гал хассан байна. Тэгээд эдгээр хүүхдүүдтэй бас цаашдынхаа мөрөөдөлтөй зоригтой хүрээрээ гэдгийг хэлмээр байна. Энэ сайхан ажлыг хийж яваа лорд сургалтын төв за тэгээд цаашдаа төгөөс унтлах төрийн бас байгууллага Монголын залуучуудын холбоо та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Урагшаа залуусаа нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. Урагшаа залуусаа цаг хугацаа өнгөрөх тусам улс орны хөгжил дэвшлийн гарц нэг нэгээр нэмэгцээр эрх мэдэл, эд баялаг, улс орны хөгжил дэвшил энэ бүгдийг бүтээгч баялаг нь үзэгч та өөрөө юм. Урагшаа залуусаа. Ихтэй сургуулиуд энд Монгол улсын ирээдүй хөгжлийн төлөөр болсон залуучууд ирээдүйд их орон олон улс дэлхийн давцан дүрсэлдэх чадвартай, эрүүл, ёс суртахуунтай, мэдлэг боловсралтай боловсон хүчин болохын төлөө бэлтгэгдэж байгаа. Эндээс эх орныхоо нэрийг дэлхийн дивжээнд хамгаалсан үе үеийн алдар сууд тамирчид төрөн гарсан. Тэгвэл өнөөдөр ч гэсэн Монгол эх орныхоо нэрийг дэлхийн дивжээнд дуурсгах чин хүслийг сэтгэл зүрхэндээ тээсээр байгаа олон залуучууд амрах завгүй хөс хөчөө урсган хөдөлмөрсөөр байна. Урагшаа залуусаа. Урагшаа залуусаа. Жил дунджаар 2000 гаруй гадаад улс орнууд харилцаад явж байна. Гэхдээ тэдгээр залуус гадны өндөр хөгжилтэй орнуудад чадварлаг боловсрол хүчин болон бэлтгэгдэж эх орондоо эргэн ирж хийж бүтээх чин хүсэл эрмэлзлийг сэтгэл зүрхэндээ тээж яваа. Эдгээр залуус бүгд өөрийн хүсэл мөрөөдөл зорилгынхоо дагуу хичээн зүтгэсээр байна. Харин та юу хийж байна? Харин та яг одоо цаг хугацаатай уралдан нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгох хэрэгтэй. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Яг энэ үед урагшаа залуусаа нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ TV10 телевизээс бэлтгэн хүргэж байна. Урагшаа залуусаа нэвтрүүлгийг 7 хоног бүрийн бэмб гарагт. Урагшаа залуусаа.